Орой мэндийн хүргээ үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр пүрэв гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Ардчилсан нам улс төр шүүхийн маргаантай асуудлуудаар байр сууриа илэрхийллээ. Нотратын үйлчилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үйлчилгээ иргэдэд ойртож цаг хугацаа хэмнэнэ. Ираны эсрэг дайн хийж буй Трампын эрхийг хязгаарласан тогтоолын төслийг Америк нэгдсэн улсын Сенат буцаалаа. Али Хаменеийн залгамжлагчаар түүний хүү Можтаба Хаменеийг тодруулжээ. Балб улсад парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ. Засгийн газар ээлжид хуралдаанаараа улсын хилийн халдваршгүй дархан байдал, хууль дэдлэх төрийн үндсэн зарчимтай холбоотой нэгэн шийдвэрийг гаргалаа. Тодорхойлбол Өмнө Говь аймгийн Гашуун Сухат бомбын хилийн зурвас газарт Smart Eco-Trans компанид хууль бусаар олгоод байсан 66 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож, уг стратегийн ач холбогдолтой талбайг төрийн мэдэлд бүрэн буцаан авч байна. Энэхүү асуудлын түүх нөхцөл байдлыг эргэн сухал засгийн газрын 2022 оны 95 болон 349 дугаар тогтоолын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, хилийн бомбт автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал буюу AGV байгуулах зорилгоор Smart Eco-Trans компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж ажээ. Гэвч бодит байдал дээр тус компани 2022-оос 25 оны хооронд ямар нэгэн албан ёсны газар ашиглах гэрээ байгуулаагүй, хууль ёсны зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн шалгалтаар тогтоогдсон байна. Хамгийн анхаарал татсан зүйл нь 25 оны 6 дугаар сарын 13-ны өдөр буюу засгийн газар солигдож байх шилжилтийн экзектэй үед байгаль орчин уур амьсгалын сайдын үүрэг гүйцэтгэгч А618 дугаар тушаал гаргаж тус компанид газар ашиглах эрхийг олгосон явдал юм. Энэхүү шийдвэр нь Монгол улсын үндсэн хуулийн хууль дэдлэх зарчим болон хилийн тухай хуулийг ностой зорьсон гэж үзсэн байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2026 оны тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Гашуун Сухат бомбтод хийсэн хяналт шалгалтын дүнгээ засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан юм. Ажлын хэсгийн дүгнэлтээр уг газар олголт нь төрийн ашиг сонирхол үндэсний аюулгүй байдалд ташилж хилийн зурсан дэглэмийг зөрчсөн нь батлагдсан тул энэхүү цуслах шийдвэрт хүрчээ. Засгийн газар хууль бус шийдвэрийг засаж стратегийн бүс нутагтайх 66 га газрыг энэхүү төрийн хяналтанд дэргүүлэн авснаар бомб цэцэрлэгийн хүрээнд тэгдэх бүтээн байгуулалтууд хууль ёсны дагуу үргэлжлэх боломж бүрдэж байна. Ардчилсан намын 7 хоног бүр зохион байгуулдаг 4.11 хэвлэлийн хурлын үеэр намын удирдлагууд улс төр эдийн засгийн нөхцөл байдал болон намын дотоод шинжилгээний асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намаас 7 хоног бүр зохион байгуулдаг 4.11 хэвлэлийн хурлын үеэр намын удирдлагууд гишүүнчлэлийн шинжилэл, улс төрийн нөхцөл байдал, шүүхийн маргаантай хэрэгүүд болон нийгмийн тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Хурлын үеэр ардчилсан нам нээлттэй цэгцтэй ардчилсан нам аяны хүрээнд гишүүдтэй зориулсан шинэ хөтөлбөр зарлаж, ардчлалын гэрээгээ хэмээх гишүүнчлэлийн батламж авсан дэмжигчдээс 5 хүнийг сонгон ардчилсан тогтолцоотой улс орнуудад аялуулах болсноо мэдгдсэн. Хоёр төрлийн бас ийм урамшуулалт гэх юм уу хөтөлбөрийг бас зарласан юм байна. Нэгдүгээрт ардчлалын гэргээгээ авсан ардчилсан намын гишүүд дэмжигчдийн дундаас 5 хүнийг шалгаруулж ардчилсан тогтолцоотой улс орнуудад аялах юм ардчлалын аялал гэдэг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт хамгийн одоо гишүүд дэмжигчдийн тоогоор хамгийн өндөр хувьтай шинжилсэн бүртгэлд хамрагдсан сум багийг шалгаруулж, сум хороог шалгаруулж мөн ардчилсан намын их хурлын зүгээс их хурлын үеэр шагнал гардуулахаар болсон байгаа. Гэвч улс төрийн хүрээнд энэхүү санаачлагын бодит улс төрийн бодлого шийдэл гэхээс илүүтэй гишүүдийн дэмжлэгийг татах улс төрийн сурталчилгааны шинжтэй арга хэмжээ байж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулж эхэлсэн байна. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, инфляц, ажилгүйдлийн асуудал хөндөгдөж буй үед намын гишүүдийн гадаад оронд аялуулах хөтөлбөр зарласан нь бодлогын бодит шийдлээс илүү улс төрийн имиж бүрдүүлэх алхам хэмээн зарим шинжээчид үзэж байгаа юм. Харин улсын хурлын гишүүн Алтан Гэрэл ерөнхий сайд асан алтан уягтай холбоотой шүүхийн маргаантай хэргийг улс төрийн зорилготойгоор удаашруулж байна хэмээн шүүмжиллээ. Түүний эзнээр 2017 онд эхэлсэн уг хэрэг өнөө хүртэл үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс алтан уягийг 3 удаа цагаатгсан ч процесс сунжирсаар байгаа юм байна. Тэрээр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн нь улс төрчийг шүүхийн маргаантай хэрэгт удаан хугацаанд уйж байгаа нь улс төрийн нөлөө байж болзошгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. За 3 удаа цагаатгсан байгаа. Тэгээд одоо дахиад ингээд шүүгээл яваад байгаа. Тэгээд заавал гэм буруутай байх ёстой л гэсэн юм логик гараад байгаа юм л. Тэгээд ер нь бол нэг удаа цагаатгаад асуудлууд шийдэгддэг тохиолдлууд түгээмэл бий. 2 удаа ийм шийдвэр гарлаа бол за ер нь энэ асуудал шийдэгдсэн байна гэж үздэг. 3 удаа цагаатгсан шийдвэр гарчаад байхад 4-р явж байгаа энэ үйл явцыг бид хардаад байгаа.
Ардчилсан намын ээлжид хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан ардчлалын гэрээгийн аян нь намын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх дэмжигчдийг идэвхжүүлэх зорилготой гэж тайлбарлагдж байгаач улс төрийн орчинд өөр өнцгөөс үнэлэгдэх болсон байна. Эдийн засгийн хүндрэл нийгмийн тулгамдсан асуудлууд хурцдаж буй үед гишүүдийг гадаад оронд аялуулах хөтөлбөр зарцсан нь бодлогын шийдэл гэхээс илүү намын дотоод идэвхжүүлэлтийн арга хэмжээ гэж харах хандлага ажиглагдж байна. Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд олон нийтийн хилцүүлэг зохион байгуулж, нотариатын үйлчилгээний хүртээмж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 181-р тогтоолоор баталсан хууль тогтоомжийг 2028 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 54-р зөвлөлд нотариатын үйл ажиллагаа эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох зорилгоор зайн гэрчлэлийн эрх зүйн зохицуултыг бий болгох тухай хууль заасан байдаг. Энэ хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдын 2026 оны 1-р сарын 16-ны өдрийн А13 дугаар тушаалаар нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг өнөөдөр хуулийн төслийн талаар олон нийтийн хилцүүлэг зохион байгуулж, төрийн байгууллага, хувийн хвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон сонирхсан иргэдийг оролцуулан санал солилцжээ. За өнгөрсөн энэ оны 1 сарын 13-нд хууль зүйн сайдын тушаалгарч ажлын хэсэг гарч энэ хуулийн төслийг одоо олон нийтээр хилцүүлэхэд бэлэн болоод анхны хилцүүлэг хийж байна. За гол онцлог зохицуулалт маань мэдээж захимаар нийт төрөнд засгийн газрын бодлогын хүрээнд зайн гэрчлэлийг нэвтрүүлэх. Иргэн үйлчлүүлэгч маань хаа байгаа газраасаа хүсвэл нотариатай онлайноор дуудлага хийгээд өөргөө таниулаад холбогдох баримтаа бүрдүүлээд энэ үйлчлэгийг нотари дээр очихгүйгээр бичлэн очихгүйгээр авахна гэсэн олон улсын нийцсэн үйлчлэгийг нэвтрүүлэхээр зорж байна. Хуулийн төсөл зайн гэрчлэл хийх үйл ажиллагааны төрөл тавигдах шаардлага, оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, мөн үйлчлэгээ авагчийн хувийн байдлыг баталгаажуулахдаа нүүр царай болон биед давхцахгүй өгөгдөл бүхий мэдээлэл, гарын үсгийг цахимаар баталгаажуулах зэрэг зохицуултыг тусгах санал багтжээ. Мөн нотариатын үйлчлэгээний хөс зарлын хэмжээг уян хатан тогтоох, зарим тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломж бүрдүүлэх, мэдээлэх хуудасны ач холбогдлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хуулийн төсөл тусгах талаар хэлэлцсэн байна. Ингэснээр нотариатын үйлчлэгээний эрх зүйн орчин илүү тодорхой, ойлгомжтой болж хэрэгжилтийн нэгдсэн зарчим бүрдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Нотариатын тухай хууль нэмэлт өөрчлөлт хуулийн төслийн хилцүүлэг явагдажээ. За захим орчин, техник технологийн шаардлага хангасан энэ орчинд одоо нотариатчтай одоо алсын зайнаас гэрчлэлт хийх асуудал байгаа. За энэ маань бол одоо өөрөө нэг талаасаа бол нэлээд олон тийм асуудлыг шийдэж байгаа. За нотариатын одоо жишээлбэл тухайлбал нотариатын танхимаас жилд одоо нотариат 280 гаруй нотариатч сая үйлдэл хийлээ гэхэд энэний 96%-ийг нь бол гэрээ хилцэл хийлчлэх, итгэмжлэл, гарын үсгийн үнэн баталгаа батлах гэсэн ийм гурав бол 96% эзэлж байгаа. За энэ гурав дээр бол эхний ээлжинд бол зайн гэрчлэлт хийх асуудлыг бол яг энэ хууль тогтоомжид бол тусгаж өгч байна. Албаныхны мэдээснээр хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчлэгээ иргэдэд илүү ойртож, зарим үйлчлэгийг цахим хэлбэрээр авах боломж бүрдэхээс гадна нотариатч тойрог харгалзахгүйгээр үйлчлэгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн иргэдийн санхүүгийн болон цаг хугацааны зардал буурч, төрийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжрах, улмаар маргааныг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх боломж нэмэгдэх зэрэг давуу талууд бий болно гэж үзэж байна. Ийхүү нотариатын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд зайн гэрчлэл, захим үйлчлэгээний зохицуултыг нэвтрүүлснээр иргэдэд үзүүлэх нотариатын үйлчлэгээний хүртээмж нэмэгдэж, төрийн үйлчлэгээний шуурхай, ил тод байдал сайжрах хүлээлттэй байна. Бид нийгэмд хүлээлт үүсгэж байгаа гандан тэгчлэн хэд орчмын газар чөлөөлөлт болон түүнийг дагсан эрх зүйн зохицуулалтын талаар хуулийг товчоор булангаар хүргэхээр бэлтгэлээ. Хотын төв хэсэгт орших 55 га газрыг цэцэрлэг төрөлн болох төсөл хэрэгжиж эхэлснээр иргэдийн дунд миний өмчлөг хэрэг хаана хамгаалагддаг вэ? Нөхөн олгорыг хэрхэн бодиттой тогтоох ёстой вэ гэх зэрэг асуултууд гарч байгаа нь дамжиггүй. Юуны түрүүнд ойлгох ёстой зүйл бол энэ үйл явцын эрх зүйн тулгуур үндэслэл нь Монгол Улсын үндсэн хууль юм. Үндсэн хуулийн 16-гийн 3-т төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олгоор үнийг төлнө гэж тодорхой заасан байдаг. Гэхдээ энэхүү нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдэг ойлголтыг дур зоргоор тайлбарлаж болохгүй. Энэ нь сургууль цэцэрлэг, зам талбай эсвэл нийтийн амралтын цэцэрлэг төрөлөөр барих зэрэг нийт орчин суугчдын сайн сайхны төлөөх томоохон төсвүүдийг хэлж байгаа юм.
Газар чөлөөлөх процессыг наривчлан зохицуулдаг гол хууль бол Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хууль юм. Тус хуулийн 32-ийн 4 зааснаар төр газар чөлөөлөх шийдвэр гаргасан бол тухайн иргэнд хамгийн багадаа 1 жилийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ 1 жилийн хугацаанд иргэнд шинэ суурьшлийн бүсээ хайх, бизнесээ нүүлгэн шийдвэрлэх бэлтгэл хангах боломжийг олгодог эрх зүйн баталгаа юм. Харин гандаа орчмын айдуудын хувьд хотын захиргаанаас зах зээлийн бодит үнэлгээг санал болгож иргэдтэй шууд зөвсөж байгаа нь хуулийн дагуу явагдаж буй сайн дурын үндсэн дээрх үйл явц юм. Хэрв иргэн та төрөөс санал болгож буй нөхөн олгорыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тохиолдолд заавал 1 жил хүлээх шаардлагагүйгээр газраа шилжүүлж нөхөн олгороо авч болно. Газар чөлөөлөх процессын хамгийн чухал хэсэг яахын аргагүй нөхөн олгорын асуудал байдаг. Үүнийг газрын тухай хуулиар маш тодорхой хамгаалдаг. Тус хуулийн 42-ийн 3-т төр таны газрыг авахдаа зөвхөн газрын үнийг бос тухайн газар дээр байгаа бүх үйл хөдлөх хөрөнгийг үнэлэх ёстой. Үүнд таны барьсан орон сууц, байшин, гараж, хашаа, худаг бүр таны олон жил арчилж ургуулсан мод, бут сөөгний үнийг ч багтаах ёстой. Мөн нэг чухал зүйл нь шилжин суурьшихтай холбоотой зардал буюу нүүдлийн зардал. Хэрв тухайн газартаа дэлгүүр үйлчлэгээ эрхэлдэг байсан бол үйл ажиллагаа зогссоноос үүдэн гарсан орлогын тасаллыг хүртэл нөхөн олгор тооцсон шаардах эрх танд бий. Газар чөлөөлөх үйл явц амжилттай болох хэсэг нь газар чөлөөлөх тухай гэрээнээс шууд хамаардаг. Энэхүү гэрээ нь хоёр талын хүсэл зорилгын илэрхийлэл байх ёстой бөгөөд гэрээнд нөхөн олгорын нийт дүн, мөнгийг иргэний дансанд хизээ шилжүүлэх, иргэн газраа хизээ судлаж өгөх зэргийг секунд, минутаар ч хамаагүй нарийн тусгах хэрэгтэй. Иргэний хуулийн 112 дугаар зүйл зааснаар нөхөн олгорыг бүрэн олгож дуусаагүй байхад иргэний газраа судлаж өгөхийг шаардах эрх хинт ч байхгүй. Өөрөөр хэлбэл мөнгө таны дансанд орсон цагт л та өмчөө шилжүүлэх үүрэг хүлээн. Түүнчлэн гандаа оршимд хэрэгжиж буй энэхүү төсөл нь хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуультай салшгүй холбоотой. Энэ хуулийн зорилго нь гэр хорооллын дэд үтсийг сайжруулах, иргэдэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог. Хэрв иргэн та бэлэн мөнгө авахыг хүсэхгүй байгаа бол газар солих зарчмыг ашиглаж болно. Энэ нь өөрийн газраа төрийн мэдлийн өөр байршилдах газар эзэмших эрхээр солих, эсвэл бэлэн орон сууцаар солих зэрэг хөлбөрүүд юм. Гандагийн зарим айлууд газраа чөлөөлөд 2 өрөө байртай болж үлдсэн мөнгөөр амьдралаа дэвшүүлж байгаа нь энэхүү хуулийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буй жишээ. Гэвч зарим тохиолдолд иргэн төр хоёрт огт зөвшөлтөд хүрч чадахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Төрөөс албатан чөлөөлөх хүслийг шүүхэд гаргаж болохч шүүх иргэний эрх ашиг зөрчигдсөн эсхийг маш нарийн хянан хэлэлцдэг. Шүүхийн шийдвэр гараагүй байхад иргэний ашиг буулгах, байшинг нураах нь өөрөө эрүүгийн гэмтэргийн шинжтэй үйлдэл болно гэдгийг хууль сахиулагчид ч иргэд ч санах хэрэгтэй. Эцэст нь дүгнэж хэлэхэд гандаа орчмыг Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон ногоон байгууламж болгох нь нийтийн эрх ашигт нийцэж байгаа ч энэ нь иргэдийн өмчлөх эрхийг золиосох үндэслэл болох учиргүй. Хуулиа мэддэг иргэн та өөрийн эд хөрөнгөө зах зээлийн бодит үнээр үнэлүүлж гэрээгээ баталгаажуулснаар ирээдүйн эдийн засгийн баталгаагаа хангах боломжтой. Улсын хурлын хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны дарга найдлаа олон улсын валютын сангийн төсвийн газрын зарлагын бодлогын хэлтсийн дэд захирал Маурисио Сото тэргүүдэд төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төрийн албан хаагчдын цалин хүүс болон тэтгэврийн тогтолцооны шинжилгээний асуудлыг голчлон хэлсэн юм. Байнгын хорооны дарга 2026 оны хаврын ээлж чуулганаар тэтгэврийн тогтолцооны шинжилгээг нэн тэргуунд шийдвэрлэхээ онцоллоо. Тэрээр цалин тэтгэврийг инфляц нөлөөлөхгүйгээр үе шаттай доктортой нэмэгдүүлэх дунд болон урт хугацааны бодлого шаардлагатай байгааг дурдаад олон улсын валютын сангаас мэргэжлийн дүгнэлт олон улсын сайн туршлага суурилсан зөвлөмж өгөхийг хүслээ. Ноён Маурисио Сото Монгол улсын цалингийн тогтолцоо хит жижигсэн хяналттай олон нийтийн шахалтаар хийгдсэн огцон өөрчлөлтүүд нь суур бодлогыг алдагдуулж төсөвт дарамт учруулж байгааг харууллаа. Тэтгэврийн шинжилгээний хувьд нэрийн дансны тогтолцоон шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо бий болох шаардлагатайг онцлсан юм а. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах ажлын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд шадар сайд ганх уяг зам тээврийн сайд дэлгэр сайхан болон салбарын 350 орчим удирдах ажилд оролцож өнгөрсөн оны ололт болон эх оны зорилтоо хэлцлээ. Улаанбаатар төмөр зам өнгөрсөн 2025 онд хүний нөөцийн доктортой байдалд анхаарч ажилласан бол 26 оныг байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэх жил болгон зарлжээ. Энэ хүрээнд хөтөлмөрийн бүтээмжийг өсгөх, тээврийн зарлыг бууруулах, удирдлах сахилга батыг чангатгах зорилт дэвшүүлсэн байна. Шадар сайд ганх уяг тусны эмнэлгийг сайн засаглалын дуурайлал болох стратегийн чухал бүтэц гэдгийг онцолсон бол зам тээврийн сайд дэлгэр сайхан Улаанбаатар төмөр замын туршлагыг бусад төмөр замуудад нэвтрүүлэх шаардлагатайг дурдсан. Зөвлөгөөний үеэр менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн нэгжүүдэд олон улсын стандартын гэрчлэгээ гардуулсан байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харин тэрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр хүргэлжилж байна. Ираны эсрэг явуулж байгаа Трампын засаг захиргааны эхлүүлсэн цэргийн ажиллагааг зогсоож, ерөнхийлөгч Конгрессийн зөвшөөрлгүйгээр Америк нэгдсэн улсын зэвсэг түвшнийг ашиглахыг хориглох тухай буюу
ерөнхийлөгч Трампын эрхийг хязгаарлах тухай тогтоолын төслийг Америк нэгдсэн улсын Конгрессийн дээд танхим болох Сенатын танхим буцаасан байна. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улсын хууль тогтоох байгууллагын дээд танхим Трампын Иранд хийж байгаа дайныг дэмжиж байгаа ба бүгд найрамдах нам Сенатад олонхын судалтай учраас энэ нь тодорхой байсан юм. Дээрх тогтоолыг Сенатын танхимаар хэлэлцүүлж батлахын тулд олонхын санал шаардлагатай байсан боловч тогтоолын төслийг хэлэлцэхийг Сенатын 47 гишүүн дэмжиж 53 эсэргүүцснээр хангалттай тооны санал авч чадаагүй бол өнөөдөр төлөөлөгчдийн танхимд уг тогтоолын асуудлаар санал хураалт явуулах төлөвтэй байна. 1973 онд батлагдж байсан цэргийн бүрэн эрхийн тухай Конгрессийн тогтоолд ерөнхийлөгч нь хөлийн чандад байлдааны ажиллагаа эхлүүлэхээс өмнө Конгресстэй зөвлөлдөх үүрэгтэй, Конгрессийн зөвшөөрлгүйгээр хязгаарлагдмал хүрээний цэргийн ажиллагааг 60 хоногийн дотор явуулахыг зөвшөөрдөгч 60 хоногийн дараа ерөнхийлөгч нэмж 30 хоногийн хугацаа авах боломжтой гэж заасан байдаг гэж. Харин Дональд Трамп Ираны асуудлаар Конгресстэй зөвлөлдөөгүй боловч хуулийнхаа хүрээнд тэрээр даваа гарагт Конгрессийн удирдлагад загтал илгээж Иранд өгсөн цохилт нь хязгаарлагдмал цар хүрээтэй байсан ба хохирлыг багасгах, болзошгүй халдлагаа сэргийлэх, хурцмал байдал даамжрах эрсдлийг бууруулахад чиглэсэн хэмээн өөрийн гаргасан шийдвэрийнхээ үндслийг бичгээр тайлбарлан хөрвүүлжээ. Дараагийн мэдээ хүргэе. Ираны дараагийн дээд удирдагчаар Аятолла Али Хаменей агсны хүү Мужтаба Хаменейг сонгосон талаар орон нутгийн болон олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Али Хаменей хүүг томилох шийдвэрийг Ираны үндсэн хуулийн дагуу дээд удирдагчийг сонгох асуудлыг хариуцдаг Сэцтийн зөвлөлийн хурлаар гаргасан байна. Аятолла Али Хаменей 2 дахь хүү Мужтаба Хаменей 1969 онд Мишхед хотноо төрсөн эхнэр 3 хүүхэдтэй бөгөөд тэрээр эцэг болон бусад нөлөө бүхий шашны багш нарын удирдлагадор шашны сургаалыг судалж номлогч болсон хүү юм а. Тэрээр 2005 болон 2009 оны Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Махмуд Ахмадинежадыг дэмжиж 2009 оны сонгуульд ялахт нэхэх үүрэг гүйцэтгэж байсан байна. Харин энэ үеэр Израилийн Батлан хамгааллын сайд Израиль Кац лав гарагт хийсэн мэдээлэлдээ Иранд Али Хаменей залгамжлагчаар тодрох ямар ч удирдагч Израилийн зэвсэг түвшний хувьд устгах ёстой бай болно хэмээн мэдэгдсэн байна. За мөн өдөр Америк Израилийн цохилтод өртөж амиа алдсан Ираны дээд удирдагч агсан Аятолла Али Хаменейтэй салах ёс хийж эцсийн замд нь өдөх оршуулгын ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Ираны албаныхны зүгээс мэдэгдлээ. Орон нутгийн цагаар лав гарагийн 22 цагт Тегеран хот дахь Имам Хомейнигийн мөрөглийн танхимд зохиогдох ёстой байсан арга хэмжээг хойшлуулад байгаа ба арга хэмжээнд оролцох хүний тоо хит их байгаа тул байгууламжийн багтаамжийг өртгөх зорилгоор хойшлуулсныг албаны их сурвалжууд мэдээлсэн. За одоогоор оршуулгын ёслол хизээ болох талаар тодорхой товын талаар мэдээлэг байна. Өнгөрсөн жил Жензи үеийнхэн буюу залуусын эхлүүлсэн авилгын эсрэг эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн тэмцлийн улмаас засгийн газар нь огцорхот хүрч байсан Балб улсад өнөөдөр парламентын сонгуулийн санал хураалт эхлээд байна. За 2025 оны 9 сард өрнөсөн залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөнөөс хойш парламентын анхны сонгуулийн хүү явагдаж байгаа учраас иргэд урд өмнөх сонгуулиудаас илүү идэвхтэй оролцож байна. Балбын залуусын хувьд улс төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж эдийн засгтаа шинжилэл хийж цалин үнс сайтай ажлын байр бий болохыг хэрмэлзэж байгаа юм а. За энэ удаагийн сонгуулиар хууль тогтоох дээд байгууллагын 275 гишүүнийг сонгох ба тэдний 165-ыг нь шууд санал хураалтаар 110-ыг нь пропорционал тогтолцоогоор сонгоно. 30 сая хүн амтад тус улсын 19 сая орчим иргэн санал өгөх хэрэгтэйгээс 1 сая орчим иргэн анх удаа сонгуульд оролцож байгаа юм а. Энэ этгийг хятад гэсэн хоёр томоохон улсын дунд орших Химлан нурууны энэхүү жижиг улсад 1990 оноос хойш нийтдээ 32 удаа засгийн газар солигдож байсан түүхтэй. Сүүлийн мэдээг хүргэе. 2026 оны дэлхийн үүрэн холбооны чуулган үдсгэлийн ярамгийн арга хэмжээ Испани Барселона хотноо үргэлжлэн явагдаж байна. За үүрэн холбоо гар усны салбарын томоохон үдсгэлийн ярамг тооцогддог Mobile World Congress арга хэмжээнд салбарын манлайлагчид, бодлогын шийдвэр гаргагчид, технологийн тэргүүлэгч нар үйлдвэрлэгчид оролцдог бөгөөд энэжлийн чуулган болон үдсгэлийн ярамгийн арга хэмжээ нь ухаалаг, дэд бүтэц, хиймэл оюуны холболт болон интеграцчлал, хиймэл оюунд суурилсан аппликейшнүүд, хиймэл оюуны экосистем, инновацид суурилсан хиймэл дагуулын холбооны сүлжээ, үүрэн холбооны технологийн дараагийн үе болох 6G зэрэг бусад дэвшилтэт технологиудыг онцолж байна. 4 өдөр үргэлжлэх энэ жилийн арга хэмжээ Барселона хотын Fira Gran Via аймаг томоохон үдсгэлийн ярамгийн зохицолборт зохион байгуулагдаж байна. За мөн энэ жилийн үдсгэлийн ярамгт 2900 орчим байгууллага аж ахуйн нэгж оролцож дэлхийн 205 улс орн болон бүс нутгийн төлөөлөл тэр дотроо 66 улсын сайд нар хүрэлцэн ирж мөн 110 мянган орчим үзэгч ирж үзэж сонирхно гэсэн тоог зохион байгуулагчдын зүгээс өгөөд байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа татсан баярлалаа.
цэцэг мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Танд амжилт хүсье.